За үйлдвэрийн давтан газар дуулгыг заавал хийх ёстой шалтгааныг танилцуулъя. За энэ бол хоноглын FB. Энийг бол газар дуулсан. Өнөөгийн газар дуулаар газар дуулагдсан байгаа. За энэ болохоор конвейер гэдэг ингээд дангаараа ийм хоноглоо. 380 хөдөлгүүр орж ирсэн өөр тавилгаан холбоотой болов. За тэнгуут талаар 62 бол заачаа. За тэгсэн чинь одоо би энэ конвейер хүчлэгүүд конвейер ажиллаад ирсэн. За тэгвэл 63 137 одоо болсон. Салгадаа конвейерийг унтраад. За 63 болж байгаа. Энэ заавал аливаа тоног хөрөнгөний давтан газар дуулах гэж юмыг бол байнга хийж явах хэрэгтэй. Тэгээгүйгээс одоо яг нэг ийм их асуудал үүсэж байгаа юм байна. За шалтгаан нь юу гэхэд одоо харах. За энэ 0.75 кг-ийн үлдмөр бол энэ 3 базын 0.75 кг-ийн үлдмөр байгаа. Энэ үлдмөр маань 1.5 кг-ийн 220-ыг 380 болгодог энэ инверторээс авч байгаа. За тэгэхээр хөдөлмөр рүү явсан утас маань зүгээр юм 3 утас явуулсан байна. А, Б, С гэдэг. Тэгээд 4 утас авахгүй давтан газар дуулаад хийгээгүй гэсэн. Тэгээд ерөөсөө зөвхөн энүүгээр хийсэн юм гэсэн. Давтан газар дуулыг хийгээд яхан бол энд алдаа арилнаа гэж. За. За юм байна да.